Үдшилтэд гэр бүлийнхэн бүгдээрээ явах хэрэгтэй. Үдшилтэд явахдаа эхнэр хүн аядаа зөөлөн дуутай, чамд тансаг хувцлаад маш эрхэмсэг байх хэрэгтэй. Харин нөхрөө ганган хувцлаад гутал, цамцны өнгө, зангаа гэд бүгдийг нь зөв зохицуулна. Хэрвээ тэднийг буруу зохицуулчвал чиний нэрэл муу гарна да. Яахаараа? Манай аав хоёр өөрийнхөө ажлыг өөрөө л хийх ёстой гэж загтгий. Тэгчээд юм өөр хүний хувцас бэлтэх үе. Үдшилтэд явах жаах. Гэрт зочид ирвэл бүр хэцүү. Энэ гэр орны цэвэр цэмцгэр байдал, олон төрлийн хоол хийнгээд усууч зав гарахгүй. Нөхрөөд бол яах вэ? Гадна ажиллаа хийчихэд гэртээ орой ядраад ирнэ. Харин гэр орны нэр хүндийг эхнэрүүд бид нар л авч явна да. Эрчүүд ажилтаа гэл гараал ууж идэл явдаг юм билээ. Тэг юунд нь ядардаг байна. Гэхдээ та ядардгүй юм уу? Та энэ гэр орны бүхий л ажлыг зохицуулдаг хүн шүү дээ. Эн чинь эхнэр хүний хийх ёстой үүрэг. Гэхдээ эрчүүд ч гэсэн бидний нүдийг хужирлаа, 6 булчиргаа хөгжүүлээл, гоё костюм өмсчихсэн, үсээ янзлсан. Тэгэд арсандаа ч гэсэн Анаком хэрэглэж болно шүү дээ. Хэрвээ арсан сэвх нүсөө толботой, харлаж борлсон, чигшил байхгүй байвал энэ Аннагийн цасан цагаан болгодог цагаан ком бүр яг болно. Харин арсан унжаад хүчлээтэй ямар ч чигшил байхгүй тийм арстай байвал энэ Аннагийн хүчлээний эсрэг ягаан ком бүр яг болно. Ягаад гэвэл энэ Анна комын орц найлаганд нь дэлхийд сүүлийн үед алдартай болоод байгаа. Арсыг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй 10-аад төрлийн орц найдлага орсон байдаг гэж боддоо. Ер нь сони юм аа. Эрэгтэй хүн унтаж, идэх, хэвтэх гээл бүх ажлуудаа эмэгтэй хүнээр л зохицуулдаг үсттэй. Чамааг ингэж хэлсэн чинь нэр үнэн ч юм уу? За. Ваа. Чи ингэж товцолсон чи ямар гоё харагдаж байна. Надад таалагдчих. Би чам таалагдмааргүй. Би энэ хувцас чинь дахиж өмсөхгүй шүү.